Улаа сайн бацгаана уу? Өнөөдөр би хүнсээ цуглуулна. Эндээс энтхийн супермаркет ихэр байдаг вэ? Үнийн хувьд ямар байдаг вэ? Харж болно. Би энтхийн байнга хүнсээ цуглуулдаг 2 дэлгүүр рүү орно. Үнийн хувьд боломжийн үнэтэй байдаг. Эхлээд би шарсан дахин авч идэхээр шийдсэн. Уул нь аль болох эрүүл хооллдог. Гэхдээ 7 хоногт нэг юм уу 2 удаадаа хүссэн юм айддаг. Одоо энтхийн Popeyes гэдэг Америкийн нөгөө дахиад байдаг шүү дээ. Тэр шиг орох гэж байна. Тэгээ очих зам маань нэг иймэрхүү юм хуучин. Миний байдаг хот чинь Палма гэдэг нэртэй хот шүү дээ. Тэгээд юм хуучны байдаг газрууд нь айгуу гоё. Мапа харахгүй бол хаашаа очиж байгаа мэдэхгүй байна. Зорсон газар ирлээ. Ингээд нийт үн маань 12 евро 38 цент болсон. Тэдний дахин гой байсан бас ундагийн refill буюу дахин ингээд дүүргээд авч болдог. Хэдэн ч удаа хамаагүй. За би Меркадона гэдэг дэлгүүрт ороод ирсэн байна. Тэгээд энд ингээ бүх юм байдаг. Гоо сайхны юм, хүнс гээд. Би эндээс болохоор 1 евро 30 цент гэдэг юм гарны тус. Тэгээд ийм билээ олно зардаг. Энэ болохоор нөгөө эндхийн алдартай тортия гэдэг төмс ногоотой тэгээд өндөхтэй намгой амттай. Тэгээд энэ болохоор яг нөгөө индустриалын ах юм бол амар хямдхан бүтнээрээ 2 жааш. Тэгээд сахар уу жуус гэхээр 1 евро гэж байна. 90 цент гэж байна. Би үнэтэй энэ л ах шүү байна. 1.75 гээд 100% оранжны жуус. Энэ болохоор энтхийн амар алдартай юм шоколадтай сүү 2.50 гэж байгаа юм шиг. За сүү ямар хүнтэй гэдгийг харъя. Энэ жишээ нь лактозгүй сүү гэхэд 6.558, ширхэг нь 93 цент. Энгийн тослогтой нь 6.654, 1.19. Тэгээд тослого арай багтай нь 6.510, 1.85 цент. Энэ болохоор миний авдаг кофе байна. За энд вино ямар үнэтэй харах уу? Энэ жишээ нь цагаан вино 4.35 гэж байна. Энэ ч бүр хямдхан 2.15 гэж. Тэгэхээр улаан вино Tinta гэхэд нэртэй болохоор улаан вино байдаг. Энэ бүр амар хямдхан 1.85 гэж байна. Энэ дотлно. Энэ лаг зурагтай. Винонууд нэг юмрхүү 2 тэр арай үнэтэй нь болохоор 5 гэж. Чампасаг болохоор энд жишээ нь энэ 3.20 гэж байна. Энэ шампань хамгийн үнэтэй юм байна. 7.41 фрейх нэт юм уу? Фрес нэт юм уу? Одоо л йогурт авна. Би 0 туслахтай пробиотиктэй энэ йогуртаас авах. Энэ болохоор 1.10 хамгийн хямдхан йогурт нь болохоор 6 ширхтээ нь 99 цент гэдэг. Актимэл нарийн үнэтэй. Энэ болохоор амар гоё йогурт ахгүй юу? Хүлдөөцөн бэлэн пиццанууд ингээд зардаг. Ингэхдээ хөргөчөнд байдаг. Тэгээд нэг юм пицца нь 260 гэж юм. Болонезтэй, тунатай энэ 3 гараа үнэтэй юм байна. Зөндөөл юм байна да. Томатод янз бүрийн үнэтэй хамгийн хямдхан 1.88 гэж байна. Энд болохоор юм оранж аягүй үнэ боломж байдаг. Яг өөртөө нэг оранжны үйлдвэрлэгч шига байна. Килограмм 2.25 гэж. За тэгээ алин болохоор бас янз бүрийн үнэтэй байна. Хамгийн хямдхан нь 1.98 гэж байна. Манго болохоор 3 евро гэж байна. Эний ч үгд үлээ. Перич. Энэ болохоор 360 гэж байна. Киви 3.16. Энэ болохоор нөө сахаргүй яг өөрийнхөө жуусанд хязгаанаас. Энэ бас нөгөө оливын тас үйлдвэрлэгч орон учраас оливын тас нь үнэ хувьд боломжтой байдаг. Яг юм экстра үерх нь оливын тас болохоор 5.85 гэж байна килограмм. За тэгээ янз бүрийн тийм тоснууд байна. Зүгээр юм наран цэцгийн тос болохоор 1.79 гэж байна хамгийн хямдхан нь. Тэгээ бүр юм том хэмжээгээр авах юм бол арай хямдхан болоо авчна. Энд юм гүзэлцгэн байна. 352 гинэ 586 грамм. Эндээс амар олон төрлийн бэлтгэнүүд байдаг. Бэлтгэл жоохон үнэтэй. Энэ чинь 400 грамм 590 45 гэж байна. Эндхийн яг нөгөө алдартай бэлтгэн байна. Алдартай ч өдөр тутамдаа хүмүүс нээддэг. 1 кг 300 грамм нь 11 евро гэж. Энэ болохоор яг юм тараг шиг. Гэхдээ ямар ч юм тослоггүй. Би болохоор юм басмати будаа нь 2.35 гээд килограмм нь. Эдгээр юм хаан ийм юугаар алдартай. Нэг одоо юу гэдэг юм бэ? Хям гэх юм уу? Эндэгтэй ийм байдаг.
Тийм талах ямар үнэтэй гэдгийг харъя. Ийм 3 ширхтэй багаад болохоор 1.9 гинэ. Ширхэг нь болохоор 50 цент юм байна. Бүрэнхийд болох 2 евро гэж байна. Ингээд нийт 14.50 еврогоор энэ дэлгүүрээс юм авсан. За сая дэлгүүр орчимнууд авчлаа. Гэхдээ би одоо гэрлүүгээ харчаад дахиад өөр дэлгүүр орч ногоо бас өөр хүмүүснүүд авдаг хгүй юу? Яг нийлгүүрээс бүгдийг авах гэхээр яг бүгдээрээ байдгүй юм. Тэгээд арай үнэтэй байгаад тахгүй юу энд ногоо. Тийм болохоор өөр дэлгүүрээс ногоог авна. Амралтын өдөр ер нь ийм хөл байх юм дөө бүрхий. Миний хүнсээ цуглуулдаг өөр дэлгүүрөө Lidl. Европын монголчууд угаасаа андахгүй бах уу? Европт байдаг хүмүүс. Хямдхнаараа алдартай. Энэ дэлгүүр ерөөхдөө байнгын нэг юм офертай байдаг хгүй юу? Брокколи 1.9 гинэ. Лаван килограмм нь 1.0. Калабазин гээд нэг монголоор юу гэдэг вүлээ? Эндээс авдаг. Гэтэ энэ 1.75-ыг аавна арай хямдхан. Авокадо энэ болохоор килограмм нь 5.09 гээд энэ болохоор килограмм нь 4.82 гинэ. Гэтэ би энийг авдаг хгүй дандаа. Гэхдээ энийг өнөөдөр аавна яа тэгэхээр 20% хямдралтай байгаа гэсэн. Талцаараа нөгөөтгөөсөө килограмм нь хямдралтай болчтой. Ерөнхийдөө ганц 2 ногооныг авчдаг. Тэгээд арай нэг болцонгоос хэдийг аваад тэгэхгүй бол болцонгууд нь болохоор тавьчихаар айгүй хурдан болоод муудчих гээд дээ. Энэ киви 3.15 гинэ килограмм нь. Гэхдээ энд бас нэг юм килограмм нь 2.9 гэдэг арай хямдхан байна. Банан 1.49 гинэ килограмм нь. Фрамбуйза гээд raspberry болохоор 200 г нь 2.75. Blueberry гэж монголоор юу гэдэг юм бэ? Өхрийн нүд мүд гэдэг лөө. Энэ болохоор 500 г нь 6 гинэ. Үнэтэй л юм байна. Нэрэнд амар хийм төрлийн нөө хямнууд байдаг. Зүсцэн сандвич хийж иддэг. Янз бүр үнэтэй нөө. Энэ mortadella гэдэг ийм Монголын нэг тийм бүдүүн хям байдаг штэ. Өөхтэй яг тэрэн шиг. Энэ айгуу гоё болохоор энийг хаяа авч идэн. Тэрнээс нэг хиймэрхүү хям эдгээр идээд байдгүй. Ер нь л амар эрүүл хоол итгэждэг. Гэхдээ заримдаа нэг 7 ногтой нэг удаа 2 удаа ч юм уу хүсэм байдаг. Өнөөдөр чи папайсын шарсан дахиад. Энэ нэрэлэг ийм хамттангууд байдаг. Миний дуртай нь болохоор энэ байна. Энэ юм шоколадтай ийм 70 давхар шиг. Энэ гоё. Энэ бас гоё. Нэг авч идэггүй яах вэ? Энэ бас амар гоё юм томат тэгээд бислэгтэй. Хаяа идгэр гоё. Энэ болохоор спиначтэй. Энэ болохоор эндхийн нөгөө алдартай эмпанада гэдэг дотроо махтай тэгээд ногоон шавштай. Дандаа юм XL юм дахин ээжээж мах авдаг. Он сарын эхлээ харж агаад 22 гэхээр бүгдээрээ энэ 20 25-ных гэж байна. Энийг авна. 1 кг 700 г килограмм нь 5.75 юм байна. Датсан мах ямар үнэтэй харах вэ? Энэ болохоор 500 г нь 4.29 юм байна. Туулааны мах 8.11 кг. Ихтэй туулааны мах идэж үзсэн. Ганы мах шиг хэрнээ. Арай хурц амттай мó. Энэ болохоор нөгөө багатууд бас 50 гэдэг юм байна ширхэг нь. Би нэх 70 дэлгүүрээс авдаггүй. Ягаад тэгэхээр өөрөө гэртээ идчихдэг байхгүй юу? Энд бас хүмүүс ийм сосиск амар хийддэг. Энэ түүхий тэгээд нөгөө шарж иддэг байхгүй юу? Ийм 3.89 бутифара гэдэг юм байна. Хоньны мах болохоор килограмм нь 27. Тэгэхээр арай үнэтэй тэгээ нөө махны яг өөрийнх нь бүүчри байдаг штэ. Эндээс болохоор арай хямдхан. Энэ болохоор арай matured мах гэдэг штэ. 7.59 гинэ. Килограмм нь болохоор 18.89 юм байна. Энэ болохоор 39 гэж килограмм нь энэ мах. Энэ хоёр ширхтээ соломио гэж үзсэн. Килограмм нь 23 гинэ. Арай хямдхан юм байна. Арай хямдхан юм бол килограмм нь 15 евро гинэ. Энэ гизар гэж бичсэн маань болохоор энэ удаан буцалгаа зөөлхөн болгож идэх гэсэн үг байхгүй юу? Өнөөний цагаан баггүй юу ингээд зардаг. Бас өнөөний шарын нас ингээд зардیں۔ Надаа анх амар сонирхолтой санагдчихсан. Миний бас авдаг юм юу вэ гэхээр ийм walnuts авдаг. Walnuts-ийг чи монголоор юу гэдэг вэ? Тэгээд ийм almonds авдаг байгаа. Энэ бас өөртөө expansion яг энэ миний байгаа газар чинь бас өөртөө almond үйлдвэрлэдэг газар хгүй. Тэгэхээр ерөөхдөө иймэрхүү жимсүүд амар гайгүй үнийн хувьд айгүй боломжийн хямдхан байдаг. Тэгээ XXL гэхээр арай хямдхан байдаг гэсэн. Тэгээ байгаа дээр навчи. Гэхдээ өндөг авдаг 4.75 гэдэг. Тэгээд бас баян авдаг юм туна авдаг. Килограмм нь 11 евро гинэ. 6 шигтэй нэг нь 80 г. 3.75. Энд бас нөгөө олив айгу үйлдвэрлэдэг гэхгүй юу? Уусаа оливын тос үйлдвэрлэлэмж олив байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд оливууд нь айгу боломжтой үнэтэй байдаг. Айгу хамгийн хямдхан харалтай 95 цент мэн гэдэг. Тэгээд айгу гоё амттай. Хаяа бас авч идэхээр гоё шүү.
Хардаа энэ бас зөндөө вино. Тэг үннүүдийг хардаа дандаа 2 хэд 3 хэд гэх юм том байгаа. Нэг рис гинэ. Бид нар болохоор арай үнэтэйнүүд нэ тий бүр 849 ус гээд. Энэ хардаа энэ бас юм бир байна. Ширхэн нэг гээд ипа гээд би ипагээ бирэн дараа дуртай. Нэг Spanier Pivx Cerveza гэдэг шүү. Энэ хараа нөө шинэ жилийн юм шиг юм шоколаднууд байна. Энэ нараа юм евроны юутай юм хөөхөө 200 евро чихэн мөнгө байсан бол. Тэгээ шоколад нэг тийм сайн чанарын шоколад биш ээ. Эндээс болохоор би хөлдөөсөн загс авдаг байгаа. Дандаа энэ Dotli Merluza гэдэг энэ загсыг авдаг. 8 гоо амттай. Тэгээд 900 г 7.85 гэдэг. Заримдаа эндээс хямдарсан байдаг. Одоо нэг утыг хямдарчих юм бол 2 моёрыг авчтээ. Энэ аягүй гоё. Тэгээ бараг ясгүй гоё амттай загас. Янз бүрийн харахаар идмээр санагдаад байдیں۔ Гэхдээ за аль болох ирүүл идэв шүү гэд аль болох иддэггүй. Нара альбарикок эний чи монголоор юу гэдэг вүлээ? Манай ээж нэг амар идэх дуртай. Гоё ярагдаад яах вэ? Хараа заримнууд тэгээ эдний өөрсдийнх нь заримнууд нэх гоё байдгүй маа. Заримыг авал тэр хаагийн даа эднэр л авал гоё. Хараа эднэр амар гоё. Энэ hazelnutтай сүү байна. Тэр болохоор almondтай сүү байна. Эний чи юу гэдэг вүлээ? Надад сохо гэж сошо гэж сохоод гэж гадаадаар л нэр нь орж ирээд байна. Нөгөө oatmeal milk байна. Энэ дэлгүүрээс энэ NGD Cross гэдэг эдгээр нь л аягүй дажгүй. Бусдууд нь их тийм онц биш. Яг бол энэ какаоноор зэгтэй шоколадууд гэдэг байхгүй юу? Одоо 95% таа гэхээр нэлээд гашуун байдیں۔ Гэхдээ 95% таа аягүй дажгүй. Бүр 99% таа гэж байдаг. Тэр амар гашуун. За би эндээс авдаг юм хөр юм оц авдаг. Нараа хямдарсан байна. 80 цент гинэ. Ийм шар өнгөтэйгээс нь бас авдаг. Тэгээ өглөөний цаандаа дандаа ууц иддэг. Энэ бас бон шампу эднэр гоо сахны юмнууд байдаг. Энэ хардаа энэ миний авдаг угаалын нуудаг байна. Тэгээд ерөөхдөө угаалын нууцуд аяг үнэтэй байдаг шүү дээ Ариэл эднэр. Тэгээ энэ аяг дажгүй ирнэ хямдхан. Энэ аяг амар ингээ өөртөө чек аут хийчихдэг байхгүй юу? За ингээд нийт авсан юм маань 53 евро 16 цент болсон байна. 7 хоногт ер нь бол 70-аас 80 евро өрхийг хичээдэг. Хайда жоох их болчдөг. Хайда бас бага байх ч үе байдаг. Ингээд бодохоор сартаа нэг хамгийн багадаа 200 евро, хамгийн дээдл нь 400 евро зарцуулдаг. Энэ нь хоёр хүний бүтэн сарын хүнс. Гэхдээ 400 евро болох нь айгүй ховор. Хөвчлэн 200-ээс 300 хэдийн хооронд байдаг. Дандаа хоол хийх материалууд авдаг. Тэг гэртээ хоол хийж иддэг. Инхээр мөнгө аягуусаа хэмндэг. Энэ бол бас нэг өөрийн мөнгө хадгалах айгүй зөв арга. Тэгээд 7 хоногт ерөөхдөө тийм бажеттай байх их зүгээр байдаг шүү. Миний видеог үзсэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн видеогоор уулзъя. Чао.